нийгмийн даатгалын шилдэг санхүүч. Өвсгөл аймгийн нийгмийн даатгалын хилтэс санхүү бүртгэлийн тасгийн дарга бөгөөд ахлах Нягтлан бодогч Должингийн Эрдэнэ чимэг. Өвсгөл аймгийн Хадгал хотод төрж 1989 он санхүү эдийн засгийн техникум, 1999 он худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг Нягтлан бодогч эдийн засагч мэргэжлэр тус төгссөн. Монгол улсын мэрэгсэн Нягтлан бодогч. Санхүү банкны тэргүүний ажилтан, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан, нийгмийн даатгалын ерөнхий газрын хүндэт ажилтан. Эрдэнэ чимэг нь нийгмийн даатгалын улсын байцаагчаар улсад 34 дахь жилдээ ажиллаж байна. Ажил хөдөлмөрийн гараага цагаан үүр сумын нэгдэлд Нягтлан бодогчоор эхэлж 1994 оноос эхлэн нийгмийн даатгалын хилтэс улсын байцаагчаас ахлах Нягтлан бодогч хүртлээр дэвшин ажиллаж байна. Байгууллагын үйл ажиллагаа эдийн засгийн шинжилгээ хийж дүгнэлт гарган санхүүгийн аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авсан. Байгууллагын Нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг боловсруулан баталж, төсвийн төлөвлөлтийг үндэслэлтэй боловсруулж, хуулийн хугацаанд нэгтгүүлсэн зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажилласны үр дүнд аймгийн 2021 оны шилдэг санхүүгийн ажилтнаар шалгарч байсан. Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 2015 стандартыг байгууллагадаа хэрэгжүүлсэн нь нийгмийн даатгалын салбарын хэмжээнд 5 дахь, Өвсгөл аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудаас анхдагч нь болсон байна.